Би үзвэл тарганыг ч авахгүй, хит туранхайг ч авахгүй, биеийн хүндэн тохиромжтой баг зэрэг хитэрч болох юм л да. Би бол одоо манай гэр бүлийн талаар авч хэлэх юм бол удам усгаасаа нэлээд тарган одоо усуу бол таргалдаг тэр хэсэг хүмүүсүүд байгаа байхгүй юу. За зарим үед одоо жил цагаан сар ч юм уу баяр дурсгал юм уу одоо тэгээд чөлөө тавьсан үед одоо амархан таргалдаг л да. Ер нь 2-3 кг бол дорхноо л таргалцдаг. Гэвч би тэрнээс ерөөсөө айдгүй. Турах үед өөрөө нь тохируулаад хоол хүнээсээ тохируулаад дээрээс нь зохистой хөдөлгөөн хийхэд маш амархан турж болдог л доо. Ийм болохдоор турах бол надад авч хэлвэл нэг тийм том асуудал биш. Ийм турахын тухайд авч хэлэх юм бол ер нь хүний үзэл бодол их чухал байд юм. Юу гэж үзэхүү эрүүл мэндийн тухайтай ойлгож, эрүүл мэндийн тухайтай хүсэх, өөрийгөө зөв жолоотол байгаа гэж би боддог. Ер нь тэгээд өөрөө зөв хөтлөө, зөв үзэлттэй байх үед бол турахад их амархан л та. Ер нь турах юм уу эрүүл мэнд бол нэг зүйлийн жаргал шүү дээ тийм ээ. Жаргал бол маш олон талын утга уулгатай олон янзын хэлбэртэй байдаг л дээ. Тухайлаад хэлэх юм бол хоол идэх бол нэг зүйлийн жаргал байгаа юм. Энэ хоолын жаргалыг одоо өнгөрсөн днээрээ бодож мах идэж магнаг өмсгөл жаргал гэж юусaan болохгүй. Энийг өөрчлөх чухалтай байгаа. Бид нар одоо олон зүйлийн хоол хүнсийг хэрэглэх тийм ээ зүй зохистой хийх тэгээд өөрөн гараараа хийгээд тэгээд энэ нь бол эрүүл хоол болж байгаа юм. Мөртөөсөн одоо байгааллыг хоол хүнсийг хэрэглэн тэгээд давсан баг, досон баг, шихрэн баг тийм ээ өөртөө зохицуулаад хийгээд энэ бол нэг зүйлийн одоо жаргалал юм л да. Дэлхийн ертөнцид ийм сайхан гоё хоолууд байна. Тэрийг одоо та өөрийн гараараа бэлтэж идэж сураарай. Тэгтэр эрүүл байна. Тэгээд турахын тухайтай юм уу хоолынхаа энергийн хэмжээг зохистой зохицуулах үед л та эрүүл турах болно. Тийм болохдоор одоо бид нар зөв аргыг сөвчлөх хэрэгтэй. Турахад их амархан шүү дээ. Ерөөсөө л энергийн хэмжээ болоо зарцуулалтын хэмжээ хоёр асуудал л байгаа. Энэ асуудлыг л зөв хийж чадвал та эрүүл турах болно. Одоо энэ үзэл бодолтын талд одоо хоол ундах талд бол одоо хамгийн сайхан эрүүл бодол үзэлттэй байх хэрэгтэй. Өөрийнхөө энэ тарганы хэмжээ гэдэг юм уу турах энийг одоо зөв ойлгох хэрэгтэй. За тэр одоогийн эмэгтэйчүүд гэдэг юм уу залуу хүүхдүүдийн одоо хит туранхай байна штэ. Тэрийг их гоё гэж үзээд байгаа байхгүй юу? Яс арьс хоёр болсон юу нь гоё байх үдэ тийм ээ. Энийг бол үзэл бодолт байхгүй. Тэр моделээс суралцаж болохгүй. Модель гэдэг чинь бол тусгай мэрэгжил. Тэр бол баримжаа юусэн биш шүү дээ. Тийм болохдоор өөрийн гэсэн тийм гоё сайхныг одоо ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө онцлогоор байх бол хүн сайхан сая эрүүл байхгүй юу? За ийм болохдоор энэ талаар анхаараж өөрийнхөө одоо тэр дэлхийн ертөнцид тэр олон зүйлийн идэх зүйлсүүд байна штэ. Тийм сайхан гоё сайхан зүйлийг идээд өөрийнхөө биедээ тохирсон юм биеийн хүндтэй байх. За тэгээд одоо хүн чинь их туранхай болохдоор ардгалжил арьсан өнгөгөө үсэн өнгөлөг биш болдог штэ. Яадаг үлээ манай монголчууд сайн мэдэн штэ. Одоо туранхай малын мах хүртэл амт байхгүй штэ тийм ээ. Зохих хэмжээний тарган мах одоо яг өөх нь биш одоо бор мах нүртэл амттай байдаг штэ. Түүнтэй адилаар л одоо хүн ч гэсэн адилхан штэ. Тийм болохдоор бид нар одоо энэ зөв үзэл бодолтыг бий болгоод байх хэрэгтэй. Энэ хитрхээ туранхай улсууд чинь байна штэ. Хоол идэх нь одоо муу заримдаа бол тэр одоо энэ залуу хүүхэнчүүд одоо тэр хоолч ихсэх гэмийг их олдог байхгүй. Энээс их гизээ гэсэн би хэлж байгаа юм л да. Ер нь бол хоолой ч юм ба штэ. Энергиэр нь л таргалтай байгаа байхгүй. Тийм болохоор энергийг зохицуулах ёстой. Тийм ээ энэ өдөр одоо би өөхтэй мах идсэн бол маргааш би өөхтэй мах идэхгүй. За тэгээд тэр энергийн хэмжээг хоорондоо зохицуулах хэрэгтэй байхгүй. Бид нар энергиээр дор хоол хүнс зөндөө байна. Энэ хоолыг идэн дарна их амттай тийм ээ. Ингэж зохицуул сурах хэрэгтэй. Заавал одоо тэр энергиэр өндөр, шихрээр өндөр, тосоор өндөр ийм хоол хүнсийг хэрэглэж болохгүй шүү дээ. Давсаар өндөр. Энэ бол өвчин олохоор орохгүй таргална тийм ээ. Энэ одоо боломж их муутай штэ. Тиймээс бол одоо өөрийг зөв авч явахын тухай суралцаад өөрийнхөө үзэл бодолтыг өөрчлөөд байвал бид нар одоо их сайхан эрүүл байх болно. Тийм ээ. Өөрийнхөө тэр сэтгэлийн тамиртай тийм ээ. Өөрийг зөв авч явдаг, өөрийнхөө хэлсэн ярьсандээ эзэн болдог. Тэгээд дээрээс нь одоо
эд хөрөнгийн талаар тийм үү мөнгө төгрөгийн талаар ч гэх юм уу өөртөө эзэн болдог ийм байхтаар чинь л одоо таныг хүн хүндлэн та өөрөө өөртөө ихтэй байна. Ингээд энэ нийгэмдээ сайхан амьдран штэ. Тэгээд хүмүүстэйгээ нийгэмтэйгээ уялдан зохицоод сайхан амьдарч болно. Ингүүл одоо үзэл бодол эрүүл мэнд бүх талаа өөрийн гартаа атгаж байгаарэ. За баярлалаа. Баяртай.